Монголын одоо ходог туулгаад за ялангуяа энэ Жавзандам хотогтуудынхаа намтрал төвхийг ингээд зарлаг зохионгойг ингээд үзэхээр Монголын яг шашны одоо хөгжил бас ингээд нэр харагдж идэг гэдгийг бас нэг баталгаа ингээд нэрнээсээ ч гэсэн бас анзаарвал бас нэг юу гаргачих болохоор бас байгаад байгаа юм л да. Тийм ээ, тийм ээ. Тийм. Хоолбол Литэн гэдэг газар нутгаас. Тэр энэ Литэн гэдэг газар бол одоо бид бүхэн сайн мэднэ. 7 дугаар Далай ламын мэндэлсэн газар болохоор одоо Литэн нутаг шүү дээ. Тэгэхээр 6 дугаар Далай ламын зохиол бүтээлд нэг ном байдаг. Одоо нэг Жайдэ Түнтэн горво Шогзол ала Йордан Жангрын Тангран Медо Литэн горно Ливюн гэдэг нэг юм ингээд шүлэг. Тэр Баатар байл ингээд өвөртлөө наашаага заларч ирэх үедээ зам зур болсон бас нэг домгон ингэж нэг удаа ингэж ирж явах үедээ дээшээ тэнгэрлөө зарж гад дээшээгээ харж ийн үү манчир бурхан дээр ингээд заларч байна гэж ингэж хэлсэн. Тэгээ Баатар байл хараад юм бас хараагүй. Тэгээд бурхан бас тэр хотогтод бас үзэгж ийсэн манчир бурхан байж штэ гэж үүлэн заларч байж штэ гэж ингэж хэрхэн бай. Тийм хоёлаа түрүүн бас энэ хэсгээр бас тодорхой ярьчлаа. Яг энэ үед гол гарсан үйл болохоор тэр даалмын болохоор албан тушаалыг шинээр гаргасан байгаа юм. За тэгээд хүрээний хам номон хаан гэдэг албан тушаалаа гаргасан ёс гэдэг бол юу гэхээр өндөр гигиенээс эхлээд Монгол богдын шавнырын одоо тоо болоод Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрая подкаст Монгол ходог туулгаад цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. За манай цуврал нэвтрүүлэг маань богдуудыгаа явж байгаа. Өмнөх дугаарт бол 2 дугаар богдынхаа намтрыг явсан байгаа. Одоо энэ удаагийн дугаарт бол 3 дугаар богдын намтрыг одоо үзэгчтэй одоо хүрэхээр бэлтгэсэн байгаа. За 3 дугаар богдынхаа тухай манд ярилцъя. Тэгэхээр одоо нэвтрүүлгийн уламжлалын дагуу гэх юм уу одоо 3 дугаар богдын маань одоо нэр алдар гэсэн асуултаар одоо нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За манай 3 дугаар богдын нэр нь болохоор Иш Дамбын нэм гэдэг одоо нэртэй. За монголоор орчуулбал бэлэг бэлгүн шашны наран гэдэг нэ та. Наран. Шашны нар. Тэгэхээр 2 дугаар богдын нэр маань болохоор одоо шашны зул байсан тийм. Тэгэхээр одоо дараагийн богдынхаа нэр маань болохоор шашны одоо нар гэдэг нэртэй юм байгаа. Тэгэхээр дээр бас бид хүн бас ярилцж байсан хангалтгаар богдынхаа тухай ярилцж байхдаа Монголын одоо ходог туулгаад за ялангуяа энэ Жавзандам хотогтуудынхаа намтрал төвхийг ингээд зарлаг зохионгойг ингээд үзэхээр Монголын яг шашны одоо хөгжил бас ингээд нэр харагдж идэг гэдгийг бас нэг баталгаа ингээд нэрнээсээ ч гэсэн бас анзаарвал бас нэг юу гаргачих болохоор бас байгаад байгаа юм л да. Тийм ээ, тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо 3 дугаар богд Иш Дамбын нэм гэдэг байгаа тийм. Одоо нэр нь бол нэр алдар нь бол юм байна. Тэгэхээр бид нар бас уламжлуулад нөгөө өдөр тутмын Монгол лам хууруудын сүм хийдэд өдөр тутмын уншлаганд орсон байгаа Пунцуг гэсэн гэж номноос бид бүхэн энэ богдуудынхаа залбирлыг яг оноосон 4 шат буюу тэр нэг шолго номоор нь одоо төв тэхээр нь тэгээ орчуулгаар нь яваад байгаа. Тэгэхээр манай 3 дугаар богдын одоо залбирал магтаал маань бол одоо Пунцуг гэсэн номон дээр ямар 4 шатаар тодорхойлогдож байна. За бид бүхэн ингэж уншиж байгаа. Пунцуг гэсэн уншихтаа. Ишэн аян оцрож яваач чөгжөр порошин чигдэн мөнсөлбэ дамбын ма жанчиг довэгон Жавзандам бэ шавлаа солбондо гэж бид хүн уншдаг. Тэгэхээр орчуулга нь агуу 5 бэлгүүний 100 голд гэрлийг 10 зүг цацруулан ертөнцийн харанхуйг арилгаж ашиж шашны наран умар зүгийн амтны итгэл аврал Жавзандам хотогтын үлмид залбир муу гэж одоо бид хүн уншдаг. Ишэн аяа оцрож яваач гэдэг юм уншдаг. Тэгэхээр үн дээр манай богдын Иш Дамбын нэм гэдэг нэр нь болохоор иш гэдэг үг нь болохоор 1-р шатан дээр өдөр уншиж байна тийм ээ. 3-р шатан дээр Дамбын нэм жанчиг довёго гэдэг Дамбын нэм гэдэг алдрыг нь болохоор яг бичилж байна тийм ээ. Манай ламгоноор уншихтаа болохоор яг үнийг нь сайн одоо ягаад уншвал
яг одоо манай аль богдынхаа залбирлыг уншиж байгаагаа бас сайн мэдчихэж ингэж бас болно ш тийм ээ. Ингэж уншдаг л да. Тэгээ үүнтэй холбоотой бас нэг үг нь бас нэмээд хэлье. Тэгээ 2 дугаар богд болоод 3 дугаар богдын одоо энэ залбирлыг зохиосон хүн маань болохоор одоо 6 дугаар Банчин богд Балдан иш 6 дугаар Банчин богд байна. За Банчин богд саяын одоо Понцог өсөмдөр бид бүхний оруулдаг энэ уншлагаас гадна өөр 3 дугаар богдын залбирал бас юм шүлгийг бас ингээд зохиосон байдаг л да. За намтрад болоод энэ Банчин богдын одоо сүмбүмээс нь одоо шүрдээд үзэх юм бол ийм бас 3 дугаар богдын залбирал байна. За нэгдүгээр жанчиг зэмбэ чогун бандээ одгор бомброг живи гимбала даабрал душиг бовын арилдижин живцэн санжин гонлоо солбаан дэв гэв. За эсвэл бас нэг өөр бас нэг юм залбирал байна. 3 дахь нь гэсэн үг тийм ээ. 3 дахь. Дэдэн ирэм сүнжиг домбоогон непон бүсүн ланжэ чангино гавэ даян зүмбрал гарчдва доржэ чам ончид живо чод. За эсвэл бас яг энэ дээр бас нэг ийм юм би өөр бас нэг юм залбирал би. Домбоо шово чимбо гунсалга ханам панда чудсан тэгвала дэрлэг дүүчрв домпрог бэвзэд бай лаван чомпрол сүгнэн жирэн да гэдэг. За эдгээр 3 сая уншсан 3 шолго номын орчуулгыг нь хамтд нь уншия. Умар зөгийн газар бүхнээ тус амгалангийн улам цагаан гэрэл бомон голдоор дүүргэн ашид ханцшгүй дүрээр баатар илдэд аврал живзан дамбалдарт итгэл цанд залбирмөө гэж 3 дугаар богдын залбирал. За 2 дугаар шолгойх нь амгалан хоосон ялгалгүй хослон орох анхны итгэл ашид хоёрыг твцсний хамт төрсөн нанчтаар согтсон онц баясал дуу гიშгэн ирэ туулгааны бүжиглэлт очирдаар ирэхэд итгэл таныг орой тахмуу гэдэг ингээд тагил өргөх нэг юм уншлал байна. За мөн их хоосон дөрвийн бүхэн тодорхой огторгууд их огторгоо соцоо тус амгалангийн ус баригч чигдэрч амгалан зөөлөн хур мянгантай болгон зохиогч агва тэнгэрийн ирэхэд ховлгаан дөрс алгалваа гэх мэт юм одоо энэ 3 дугаар богдын одоо магтаал болох энэ залбирлыг болохоор Банчин богд ингэж зохиожээ. 3 дугаар богд маань бол одоо төвдөд мэндэлсэн байдаг тийм. Мэндэлсэн газар орон тэгээд одоо хидээд он цаг хугацаа хидээд мэндэлсэн. Одоо мэндэлсэн үесээс нь эхлээд явуулдаг. За манай 3 дугаар богд маань 13 дугаар жарны шар бар жилийн өвлийн зарын шинээр мэндэлжээ гэж намтар түүхэн дээр ингээд гардаг. За бид бүхний одоо аврал итгэл болсон 10 богд заларсан. Тэгэхээр 10 богд заларсан одоо анх лагшин мэндэлсэн нирвандор үзүүлсэн он сарыг болохоор намтар түүхэн дээр тодорхой өгүүлжээ. За тэгтээ ганцхан одоо 3 дугаар богдыг яг мэндэлсэн тодорхой мэндэлсэн өдрийг болохоор яг тэдний өдөр мэндэлвэ гэдгийг яг тодорхой намтар түүхэн дээр нь өгүүлээгүй. Өвлийн сарын шинээр мэндэлсэн гэдэг. Тэгэхээр шинээр гэдэг маань яг юу гэсэн үг вэ гэхээр шинийг 1-ээс 15-ны хооронд буюу эсвэл шинийг 1-ээс 10-ны хооронд яг сарын ихэр гэсэн үг хэлж байгаа. Тэгэхээр яг тодорхой өдрийг нь заагаагүй. Ганцхан 3 дугаар богдын мэндэлсэн өдөр дээр л түүнээс бол бусад бүх богдуудын лагшин мэндэлсэн нирван дөрөв болсон өдрүүд болохоор тодорхой. За аргын тоолд шилжүүлээд бодоод үзэх юм бол 1758 оны 11 сарын 1-ээс 10 юм уу 1-ээс 15-ны хоорондын таарахаар байгаа. За мэндэлсэн газар нь төвдийн одоо амдаа үүзэн хамба гэдэг энэ 3 нутгийн одоо хам нутагт мэндэлсэн. Тухайлбал Литэн гэдэг газар мэндэлсэн. Тэр энэ Литэн гэдэг газар бол одоо бид бүхэн сайн мэднэ. 7 дугаар Далай ламын мэндэлсэн газар болохоор одоо Литэн нутаг шүү дээ. Тэгэхээр 6 дугаар Далай ламын зохиол бүтээлд нэг ном байдаг. Одоо нэг жэдэ түнтэн горво шогзол ала ёрдон жангрын тангран мэдо Литэн горно ливюн гэдэг нэг юм шүлэг байдаг. Үүнийг нь болохоор Дамдын Сүрэнгуй их гоё орчуулсан байдаг. Академич Дамдын Сүрэнгуй. Тогроо шуу надаа жигүрийн би тэр жигүрийг аваад би хоолон гэж дөрвөж хоолныг нисэхгүй. Литэн гэдэг орон тойрч эргэчээд буцаад эргээд би ирнэ гэсэн одоо тэр иш бошхоор 7 дугаар Далай лам Литэн гэдэг одоо энэ хам нутгийн Литэн оронд одоо мэндэлсэн гэдэг энэ домог төвхтэй. Тэгэхээр тэр газар мэндэлжээ манай богд маань. За богдын эцэг их гэдэг нь бол юу гэхээр тухайн тэр үедээ тэр Литэн орны одоо Дива
гэж хэлнэ. Дива гэдэг маань орчин цагаар одоо бодоод үзэх юм бол нэг одоо сайд одоо засаг дарга юм уу? Аймгийнхаа ноён гэсэн. Тэр ноён буюу Данзан гом гэж хүний хүү болж ингэж мэдлсэн. За ээжийг нь Норзон Вамбо гэдэг юм нэртэй юм байна. Тэгэхээр энэ домог түүхэн дээр ингэж бас гардаг л да. Юу вэ гэхээр богдын 3 дугаар богдын ээж аав нь одоо богдод далай ламд мөргөөд ингээд мөргөөд одоо тас орж мөргөсөд тэгээд буцахт нь далай лам хишиг ингэж хайрлсан байдаг л да. Тэгээд хишиг хайрлахтаа болохоор ийм сайхан хив торгон одоо хадаг ингэж бас ингэж өгөөд мөн тэгээд түүн дээрээ болохоор нэг ялангуяа богдын ээж болох тэр хүнд яг далай багш өөрийнхөө асааж биендээ асааж байсан орхимжон одоо хайрлсан гэдэг. Тэгээ буцах ингээд замдаа болохоор тэр бүхэн ингэж харж явж хагаад яг ингээд зам дээрээс болохоор одоо дунгар яачил гэж байгаа юм цагаан лаваа дун зам дээрээс бас ингэж олсон гэдэг ийм домог түүхтэй. За тэгээд мөн одоо урд дүрийн одоо богдуудаар гардагтай ингээд адилхан богдын ингээд тодорхойлсон бас өнгөд өмнө бас тэр гэрт нь болохоор одоо тийм их сайхан шинж тэмдэг их олон ингэж гарч исэн гэдэг ийм домог түүхтэй л дээ. Тэ ингэж одоо манай богд маань бас төвдийн Литан гэж ийм газар ийм хүмүүсийн одоо хөө болж ингэж мэдлсэн байна. За тэгэхээр одоо 3 дугаар богдын маань аав ээж хоёр бол одоо 7 дугаар далаа багшд мөрөөх үед бол одоо их шүтэн болгож хайрлсан байдаг байна тий. Тэгээд төд бодлого одоо богд маань бол одоо мэдлсэн гэж үзэх нь байна тийм ээ. Тэгэхээр одоо мэдлээд за тэгээд тэр далаа багш 7 дугаар далаа багш бол одоо тэр аав ээжид нь тэгэж орхимжоо шүтэн болгож хайрлаж төд бодлого одоо нирван дүрийг үзүүлсэн байдаг. Тэгэхээр одоо яг энэ үед мэдлчээд тэгээд одоо тодруулахт нь одоо хин гэж лам ажлын хэсгийг толгойлох гэдэг юм уу? 3 дугаар богдод эргэлзээгүй мөн гэж одоо тодруулсан байна. За 3 дугаар богдыг яг албан ёсоор баталгаажуулж тодруулсан хүн бол 2 дугаар богдыг яг тодруулсантай адилхан 6 дугаар Банчин богд Балдан гиш. Яг Банчин богдын болохоор ялбар тодруулсан байна. Тэгэхээр 3 нас сүүдэртэй байх үед нь ингэж тодруулсан гэдэг. За 3 нас сүүдэртэй ингэж тодруулсны дараагаар болохоор Монголоос бол тэр үед болохоор одоо 3 дугаар богдын маань одоо 2 дугаар богдын маань одоо хойдор одоо хаан тодорвоо хаан яваа гэдэг талаар ингээ асуу сургуулсан гэлж очиод за тэгээд болохоор одоо энэ Данзан гомбо гэж хүний одоо хөө тодорсон гэдгийг нь албан ёсоор ингэж байгаа. Тэгээд Монголд болохоор буцааж ингэж залж ирсэн байдаг. Монгол залж ирээд болохоор Монголд 6 нас өдөртэй байх үед нь ширээнд ингэж залсан. Тэгэхээр энэ болохоор 1763 оны Шаргчин хон жил Хотгтын ширээнд залж одоо Монгол газар ингэ ширээнд ингэж залсан байдаг. Тэгэхээр одоо багт нь тодруулаад тэгээд одоо Монгол нутагтаа залж ирээд Монгол орондоо бол одоо ширээн залсан байх нь байна тий. Тэгээд одоо ширээн залчаа тэгээд мөн өмнөх 2 дугаар богдын мөн адилаар одоо Банчин богд тодруулаад за тэгээд одоо Янзан багшаар нь бол одоо ямар хүмүүс одоо томилогдсон. За тэгэхээр 3 дугаар богдын одоо гол янзын хүн болохоор Жанжаа хотод орбит орж байж болно. Тэгэхээр энэ үед болохоор одоо улс төр Монголын улс төр юуны хувьд болохоор одоо манжид Монголд нэлээд тийм төлхөө одоо нөлөө үзүүлэх тийм үе ингэж болж байсан бас ингэ үе байгаад байгаа юм. За энэ богдын намтрыг хоёлоо Монголын бурхан шашны түүхийн одоо гол үйл явдалтай ингээд товчоолоод бас хоёлаа бас ингээд ярил л да богдын намтраа ярихдаа тухайн үед богдын үед бас ямар үйл боловтой холбож ингэж ярил бас хүмүүс сонирхолтой байх. Тэгэхээр богдыг Монголд ингээд залхаас яг өмнөхөн одоо яг богдыг яг тодорч байх тэр үед богдыг 3 нас сүүдэртэй байх тэр үед Монголын их хүрээнд мамб татсан байгуулагдсан байдаг. Андэ журналын нэртэй одоо анхны мамб татсан байгуулагдсан. За ямар хүмүүс байгуулсан гэхээр энэ төвд Эрдэнэ эмч гэх нарын одоо тийм эмч нар яг байгуулсан. Тэгэхээр энэ яг энэ үед чинь болохоор
өндөр гэгэний үеэс эхлээд ингээ Дархан эмчийн аймаг гэдэг ингээ байгуулагдсан хүрээний эмчнэрийн аймаг байгуулагдсан байсан үе шүү дээ. Тэгэхээр яг энэ эмийн одоо энэ татсан сургуулийг үздэг мам татсан маань болохоор 1760 он буюу яг богд 3 нас өдөртөө байх үед анхны мам татсан гэж байгуулагдчихэ. За тэгээд дараагаар нь богдыг залж ирсэн нас нь болохоор яг 5 нас өдөртөө байх үед нь залж ирсэн гэдэг. Энэ үед болохоор Манжамбан Ливүү гэдэг нэртэй нэг Манжамбан. За Монголоос болохоор Баатарбел нарын хүмүүс болохоор ингэж залж ирсэн гэдэг. Тэгэхээр намтар төгөн дээр зарим намтардаар бол ингэж тодорхой гардаг. Баатарбел өөрийнхөө мориндоо өөртөө одоо богдыг одоо өөртлөөж 3 нас 5 нас өдөртөө жоо тийм ээ. Тэгж өөрчлөж мориндоо дүүрч тэгж наашаага залж ирлээ гэдэг ийм домогт төгтэй байдаг. Тэгэхээр энэ тэгээд дараагаар нь 6 нас өдөртөө буюу 1763 оны харагчин он жил их хүрээнд одоо ширээнд ингэж залсан байдаг л да. Тэгэхээр энэтэй холбоотойгоор яг энэ залж ирж байхдаа холбоотой бас нэг ийм сонин намтар түүхэнгээс бас байдаг л да. Тэгэхээр юу вэ гэхээр яг хойд төр тодруулахын өмнө болохоор тэр аав ээж нь мэдээж тэр ноён угсааны бас тэр хөрөнгө чинээтэй тийм хүн байсан учраас ногоон торгоор болохоор хүүдээ тийм дээл хийж өгсөн гэдэг. Хөнгөт нь одоо би ийм игэл хар хүний тийм өнгийн дээл өмсөхгүй лам ховц өмснөө гэж ингэж хэлж байсан гэдэг ийм домогтой. Тодорхой өмнөхөн болсон тийм одоо богдын хар хүний ховц өмсөхгүй гэдэг. За ингээд наашаага тэр Баатарбел болоо тэр амман нар ингээд залж ирж явах үед зам зуур ингэж асуусан байдаг л да. Амман ингэж асуусан байдаг. Удагтаа бар үзсэн үү? Бараас айдгүй гэж ингэж асуусан гэдэг. Тэгэхээр богд наашаа залж ирэх зам зуурын явдал штэ энэ чинь тийм ээ. Би бар үзсэн гэж хэлж. Та хаана бар үзсэн бэ гэхээр би эрт цагт болохоор гинэн дарам бар хөдөлж явахыг харсан. Гинэн дарам гэдэг чинь болохоор одоо энэ найдан 16 найдан гэдэг тийм ээ. 16 найдангийн дараа гинэн дарам гэж бид нар бас уншлаганд уншдаг тийм ээ. Гинэн дарам бар хөдөлж явахыг бид нар ингэж харсан гэдэг ингээд ийм төвхтэй. Гэх мэт ингээд тэгээ бараас би айдгүй гэж ингэж хэлжсэн гэдэг. Тэгээд дараагаар нь ингээд тэр Баатарбел ингээд өвөртлөө наашаага заларч ирэх үедээ зам зур болсон бас нэг домгон ингэж нэг удаа ингэж ирж явах үедээ дээшээ тэнгэрлөө зарж гад дээшээгээ харж гин үү манчир бурхан дээр ингэж заларч байна гэж ингэж хэлсэн. Тэгээд Баатарбел хараад юм бас хараагүй. Тэгээд бурхан бас тэр бодогтод бас үзэгж ийсэн манчир бурхан байж штэ гэж үүлэн заларч байна штэ гэж ингэж айлцсан гэдэг гэх мэт ийм сонин гайхамшиг ингээд болсон гэдэг л дээ. Тэгээд дараагаар нь бас нэг домог төгөг ярьсан юм чинь 3 дугаар богдынхаа бас нэг өөр зүйлийг ярив. Монгол дээр ширээн заларсныхаа дараа одоо босод голлох янзын багш Жанжаа Хорлбед орж байсан ч гэсэн ном уншлагын бас өөр багш нараа мэдээж ном ингэж бас зааж исэн байх намтар түгэн дээр зарим нь бол тодорхойгүй. Тэгээд богд анх ингээд жамбал санжид чэйжилж байсан нэг үе байг гарч байгаа. Жамбал санжид чэйжилж явах үедээ эгээд үгөө дөржөөда гэдэг нэг үг баг. Үгүй эгээд үгөө дөржөөда. Тэр шатыг ингээд чэйжлэхдээ нэг хэсэг ингээд төгдөрсөн юм байна л да. Төгдрөөж сайн чэйжлэхгүй. Тэгэхээр багш нь бас жоохон юугаад майнын 6 өсгийг мэдэхгүй юу чи гэдэг жоохон загинсан юм байна л да. Майнын 6 өсгийг чи мэдэхгүй байна. Тэгэхээр нь богд буцаа хариулсан. Энэ чи майнын 6 өсөг биш баха. Энэ болохоор логшир баха. Логшир биш юм а гэхэд энэ бол арабазанади баха гэж ингэж буцааж айлцсан гэдэг. Тэгээд дараагаар нь мөн энэ жамбал санжтайг айлдах үед чигдэн сумбоо гончиг дод гэдэг нэг бас шадаг шээжилж байгаа да бас нэг жоохон бас ингээд төгдөрч бас жоохон саацсан юм байна л да. Тэр үед нь багш нь бас ингэж хэлсэн юм байна. Бодисодва хүн 3 ертөнцийн амьтны ингээд тус үлдэхийг ингээд та сайн айлдахгүй байна уу гэдгсэн чинь энэ ч юу гэж хэлэхээр бодисодва хүн 3000 ертөнцийг нэг алхмаар ингэж тоолох юм болоо 3 алхмаар тоолох юм болоо энэ амьтны тус ингээд энэ таны хэлж байгаа арай биш байгаа гэсэн маягийн би яг тэр нарийн утгыг нь хэдэн уншижсэн бол жоохон мартчихжээ. Гэхдээ яг тиймэрхүү буцааж ингэж хариулж багшигаа ингэж сөхөөсөн гэдэг. За мөн дараагаар нь мэдээж ингээд богдод одоо олон эргэлчин мөргөлчин орж ирж бас ингэж асуудаг байсан байна. Тэгээд аврал айлтгадаг. Тэгээ нэг хүн ирээд нэг баяж харга ингэж асуусан байна. Баян болгоож өгөөч ээ. Ямар юм уншуулах вэ гэдэг ингэ асуусан чинь богд болохоор лам тахиул гэсэн юм байна. Лам уншуул гэсэн юм байна. Тэгэхээр нь одоо тэр бараа болгоч савингууд нь хэлсэн юм байна л да. За одоо ингээд өвчин зовлонтой хүн ирэх юм бол та лам буулгаа. Хэрвээ
баян болох ингээд энэ юм уу яаж байгаа юм бол та намсраа буулгах хэрэгтэй гэд нэг өсөндөө зөвлөсөн юм байна л да. Тэгсэн чинь богд буцааж ингэж хариулсан. Ламын магтаал дотор додвей жалбаа сэрдсэн бүлсэлмаа гэж уншдаггүй билүү гэж ингэж хариулсан. Тэгэхээр энэ утга нь бол юу гэхээр гурван ингэж хүслийн амармаг одоо ертөнцийн одоо ялгуулсан их 3,000 ертөнцийн өгөөрлийг арилгагч их гэж бид нар магтаж уншдаг. Өгөөрл хоосрлыг арилгагч их гэж уншдаг үсттэй гэж ингэж хэлсэн гэдэг. Тэгэхээр тэгж бас ингэж давсан гэдэг л дээ. Энэ нэг одоо домог төхөд бас байна. Тэгээд тэр бас энэ нэвтрүүлгийн цаг ингээд хорвоо багтвал бас богдтой холбоотой бас зарим намтар домог төгөөг бас хоёлаа дахиж бас яри. За тэгэхээр манай 3 дугаар богд маань бол одоо Жанжаа утгатыг одоо гол янзын багшаар шүтсэн байна. Тэгэхээр Жанжаа утгатыг одоо гол янзын багшаар шүтээд өөрийн голлох шавнар гэвэл одоо ямар хүмүүс одоо голлох шавнарт. За намтар түүхэн дээр ингэж гардаг. За намтар түүхэн дээр гарч байгаа болохоор Жамин шалбын дунд дүр. За Туган гигийн Даран базар, Бэлэгт Номон хаан, Замб Номон хаан нар болохоор голлох одоо шаваа ингэж юу болно энэ хүмүүс байна. За энийг ямар экспериментээр хийж байгаа юм бэ гэхээр манч хаантай ингэж золгох үед за эдгээр хүмүүс ирж одоо жишээлбэл Туган гигийн Даран базар, Туган гигийн Жамин шалбын дүр, Жамин шалбын 2 дахь одоо Жамин шалб болоо тэр одоо Бэлэгт Номон хаан, Замб Номон хаан нар ирж хотогдод одоо өсөгдөж мөргөө гэсэн ийм намтар түүхэн дээр гардаг учраас голлох одоо шавнар нь хотогд ойлгаад нэрлэх юм бол ийм байна гэж хэлж болно. Тэгэхээр түрүүн хоёлаа намтраа одоо богдын намтарт бол одоо дурдсан тийм ээ гол үйл хэрэг гэдэг дээр бол одоо нөгөө 3 дугаар богдын үед бол одоо мамб татсан бол анхлан байгуулагдсан гэдэг. Энэ мамб татсангуудаа анхлан байгуулахад бол одоо богдын маань одоо тэр цаг үе одоо гол үйл хэргүүдийн нэг гэж одоо тооцохгүй. Тэгнэ. За үүнтэй холбоотойгоор богдыг заларч байх тэр үед Монголын бурхан шашинд орсон одоо их гол чухал үйл явдал юу вэ гэхээр 1763 онд яг энэ жил болохоор одоо Дамдаржаа хэд яг жинхэнэ байгуулж ингэж бүтээжээ. За тэгээд 1765 оны хөгжчин дахиад жил богд одоо яг Дамдаржаа хийдэд биеэр морилж 11 ингэж өргөсөн мөрдөө тэгээд Дамдаржаа хийдэд тарины датсан, цанид датсан гэсэн 2 датсан ингэж байгуулсан байдаг. За үүнээс одоо яг дараахан 1767 оны яг богд 10 настай байх үед улаагчин гахаа жил их хүрээнд болохоор одоо анхлан хайлан хурж эхэлсэн гэдэг. Хайлан хурж эхэлсэн гэдэг. Тэгээд энэ хайлан хурж эхлэхэд богдын одоо янзан болсон богдын одоо яг энэ яг дэргэд байсан янз нь болохоор Шарзэ Лувсан Жамин гэж одоо тийм хүн байсан. Тэр хүн болохоор одоо анхны хайлан болохоор яг гаргасан гэдэг. За богд маань 14 нас өдөртэй дайн цагаагч нь туулаа жил 1771 онд Жанжаа хотод Орлбедрич гэгнээс гिचэл сахилыг ингэж хүртсэн байна. Тэгээд Жанжаа хотоос Бодмирийн зэрэг Сандой Дэмчиг одоо Ван цагаанш хүртийн Ван замун Жамин чогрын одоо бүтэн ишлэнг ингэж хүртсэн байна. Ингээд яг энэ үед болохоор яг түрүүн дээр хэлжсэнээр 2 дугаар Жамин шат гончиг жигмэд богмоо за Туган гигийн Даран базар болоо Бэлэгт Номон хаан, Замб Номон хаан нар ирж богдод ирж мөргөж одоо золгоо гэдэг намтар түүхэн дээр гэж гарч ирдэг. Тэгэхээр одоо тэгвэл манай урд ярьсан богдуудын маань одоо зохиол бүтээл туйрлуудыг дурдж байгаа тийм ээ нэвтрүүлэгтээ. Тэгэхээр манай 3 дугаар богдын одоо зохиол бүтээлүүд одоо ямар бүтээлүүд байгаа вэ? За манай 3 дугаар богд маань лагшин сүдэр их богинохон одоо саатан заларсан. Тэгэхээр яг энэ хүний яг нэр дээр одоо зохиол бүтээл гэвэл ботлохоор тийм зохиол бүтээл их хорхоо. Гэхдээ нэг 5 шат ном айлсан гэдэг ерөнхийдөө энэ намтар зохиолуудад их дурддаг л да. Тэгээ ямар 5 шат вэ гэхээр төвдөр гүсэм норво ирэмний дүүзэнла дадгүй чирвов санжаа чодлооны санжаан гүнжийн гэдла самичв
Сэмжэангулай, Дэжэд Домбаатан, Дагдуу Гиндэн, Пэлвин Дашишог гэдэг ийм 4 шууд байна. За мөн үүний ард ингээд залгуулад нэг ийм 4 шууд байна. Тэгэхээр энэ богдын зам манай 3 дугаар богдын яг зохиол биш болоод гэж цон 5 шат гэж хэлдэг баг. Гэхдээ энэ дээр дахиад нэг 5 шат ном байна. Тэр ном маань Ойдов Гүнжи, Гайдан Зул, Лама Шабат, Дамбаршог, Дагжин Цэрэв, Танжидуу, Дагвишүндүү, Живэршог, Догун Пандэ, Пэлбэршог. Тэгээд аргалтаа Живадны Живзан иш Дамбинэмба, Балсамба, Жарвовог. За орчуулгыг нь унших юм бол Зэндмэн 3 лагшин 2 зэргийн хүлэгт зэрэгчлэн хүслийн хур болгогч бурхан та аврал бурхны таалал санаанд багтшгүй амтэн бүхэн амар жаргахад туслах ба ашид хуурга аривдах үлзий оршдгоо гэж. Тэгэхээр одоо энэ бурхны 3 лагшин за 2 мөрийн зэрэг болоод ингэж бурхан та бурхны ингэж бурхны таалал бурхны үйлс зохион бол санаанд багтшгүй. Тийм учраас бурхны айдчилгаар амтэн бүхэн амар саган жаргах болтугай ашид хуургын аймаг бүхэн одоо аривдан дэлгэрэх болтугай гэсэн юм зарлиг байна. За мөн түрүүний дээр бичсэн хэлсэн 4 5 шатыг мөн нэмж орчуулбал альва шидийн зарлагийн ачиг саярах ашид багшийн үлмий баттах болтугай алс хойд хамаг төрөлдөөнч би ариун дагшин орон төрөх болтугай амтэн бүхний амгалан тус аривдах болтугай гэсэн юм одоо байгаа юм. Тэгэхээр энэ намтар дүүгэн дээр голдуу 5 шат ном айлцсан гэж байгаа. Тэгэхээр одоо Бямба ламын нэмэгдсэн богдуудын сүмэм зохиолын тэр юун дээр 2 3 дугаар богдихтар болох нийтийн ингээд ямар ч үс нэг 10 шат ном байгаад байгаа. Гэхдээ намтар дүүгэн дээр 5 шат ном айлцсан гэж байна. Тэгэхээр үүнээс өөр одоо 2 дугаар богдтой холбоотой 2 дугаар богд айлцсан юм а гэх юг 3 дугаар богд. Тийм уучлаарай 3 дугаар богд одоо айлцсан юм а гэх зарлиг зүйл одоохондоо олж үзээгүй байна. Нэг домог түүх байна. 16 нас өдөртөд богд 16 нас өдөр хөрөх үед богд одоо бараа болгочдын хамт очир дээр одоо очиж мөргсөн гэдэг. Очир дээр ингэ сүмд очир дээр мөргсөн гэдэг. Тэгээ очир дээр мөргөөд мөргснийхаа дараа толгойд одоо хүж өвмөө тэр арга зуугуулсан нэг үнс байдаг. Түүнийг толгой дээрээ бас ингэж ойроо дээрээ ингэж бас ингэж асгачаад тэгээд бараа болгочноос асуусан гэдэг. Ямар харагдаж байна? Би гоё харагдаж байна уу гэж ингэж асуусан. Тэгэхээр бараа болгоч нь хэлсэн юм байл да. Толгой дээр бараг зүгээр энгийн үгээр хэлэх юм бол толгой дээр уус асгачаа ямар аштай харагдаж байгаа гэдгийг богдод зөвхөн жөөлгөө хэлсэн байх л да тийм ээ. Толгой дээр уус асгачаад богд та арай үзүүлэн тийм юуг харагдаж байна гэсэн маягаар ингээд хэлсэн. Тэгэх юм бол тэгээд богд бол хариуд нь ингэж хэлсэн. Тэгэх юм бол би өссөн буурал болтол өссөн цагаан болтол би залрах юм бол та нарт би муухай харагдах юм байна гэж бодоод таалаад тэгээд их богино нассан гэд нэг домог түгэн дээр бас тэгж хэлдэг. Нэг энэ богдтой холбоотой нэг домог түгэн дээр байд. Тэгээд түрүүн хоёлоо бас домог түгийг нэржсэн дээр бас нэг холбоотой нэг домог түг байл та. Мөрөнд байсан нэг ман жамбан боцхолоод богдод мөргөөд тэгээд тэр боцхолоод ингээд яхта болоо юу гэдэг юм бол тодорхой хэмжээний бас нэг ажлын хариуцлага алдсан ч юм уу очоо жоохон баалуулах байх ерөнхийдөө бас нэг жоохон асуудалд орох байх гэдэг богд минь одоо таалан болгож байгаараа би ер нь яах болоо гэдээ асуусан. Тэгэхээр богд хэлсэн гэдэг. Чи гимгүй юу ч болохгүй. Харин чи улаан дээл өмсөө буцаад хүрээд ирнэ гэдэг ингэж хэлсэн гэдэг. Тэгээд удалгүй нөгөө хүн бол очоод нөгөө мэдээж тэр гим хариуцлага юм албан хэргийн нэг гим хариуцлага үсэн түүнийг бас тодорхой хэмжээгээр нэг баалуулсан юм аауз. Гэхдээ хяактын зарагч одоо нэг өснөр шүүгч юм тийм ээ. Тэр үед ಮೂಲхан зарагч гэдэг чинь одоогоор шүүгч тийм ээ. Зарагцаар буцаж ирсэн. Тэгээ наашаага буцаж ирсэн. Тэгээ наашаа буцах замд нь бол юусангаар өөрийнх нь хүүхдүүд нэг сайхан улаан торгох гэснээр нь тэргээр нэг сайхан одоо юу гэдэг нэг хувцс дээлмэл хийж өмсөд тэгээ буцаж яг явахт нь ёслоо утсан тэгж таараад тэгээ богдтой ингэж золгож байсан гэдэг намг төгөөд. Энэ мэтийн одоо богдтой холбоотой намтар түүх бол их биелдэ. Тэгэхээр богд маань бол одоо намтар түүх юм дээр бол 16 нас өдөртөдөө бол одоо жанч халсан байдаг байна. Тэгэхээр одоо 2 дугаар богдын бол одоо шарлыг бол одоо дам даржа хийдээр шүтэн болгон залсан байдаг. Энэ 3 дугаар богдын маань шарлыг одоо хаан залаатай байдаг бай. За намтар түүгэнд өгүүлснээр 13 дугаар жирны харагчин могоо жилийн намрын сүүс сарын 21-ний өдөр. Могоо жилийн намрын сүүс сарын 21-ний өдөр гэдэг маань 13 дугаар жирны гэдэг маань болохоор 1773 оны
11 сарын одоо 5-ны өдөр тухайн жилийнхаа 16 нас өдөртөө болохоор богд их хүрээнд болохоор нирван дур ингэж үзүүлсэн гэдэг. Тэгээд богдын ширлэг болохоор одоо дам даржаа хийдэд ингэж богдын ширлэг дам даржаа хийдэд ингэж залсан гэдэг. Тэгэхээр богдын ширлэг дам даржаа хийдэд ингэж залхахтаа намтар төгөнд өгүүлснээр болохоор шар нохойжл өндөр гэгэний ширлэг амар байсгаланд хийдэд залсан. За 2 дугаар богдын ширлэг болохоор дам даржаа хийдэд залсан. За шарагчин гахаажил буюу 3 дугаар богдын ширлэг дам даржаа хийдэд одоо шилжүүлэн ингэж залсан гэдэг энэ богдын намтар төгөн дээр бас ингэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр манай 3 дугаар богд маань нас өдөр их богинохон насалсан 16хан гэд насалсан. Гэхдээ яг энэ үед Монголын түүхэнд Монголын шашны түүхэнд болсон гол үйл явдал маань бол юу вэ гэхээр хүрээнд мам татсан байгуулагдсан. За мөн хүрээнд анхны одоо яр хайлан гэлэн нарын тэр хайлан ингэж хурж эхэлсэн. За тэр шашин төрийн одоо засаг захиргааны үүднээс юу вэ гэхээр дааламын одоо тэр хүрээний дааламын одоо албан тушаал болохоор шинээр болохоор яг энэ үед болохоор ингэж гарсан гэдэг юм түүхтэй. Тэгэхээр бас нэг домог түүхтэй холбоотой зүйл юу вэ гэхээр богд энэ урагшаа ингэж залрах тэр цаг үед болохоор богдын хөргийг энэ хятад зураач нар ингэж бас юугаар ингэж зурж бүтээж исэн гэдэг нэг намтар дээр бас нэг гарч исэн дүг байдаг. Тэгэхээр энэ болохоор бусад богдуудын энэ дээр бас нэг тодорхой би хараагүй гарсан байж магадгүй. Тэгэж богдын хөргийг арай өөр мөдрөөр тэгэж бүтээлгэж исэн гэдэг ийм юг нь хараагүй. Гэхдээ энэ ямар дүр бүтээснийг бол би олж үзээгүй учраас тодорхой сайн мэдэхгүй. Ямар ч үсэн тэгэж богдын хөргийг хятад зураачаар зуржээ гэдэг тийм нэг намтар дээр нэг тийм мэдээ байна. Тэгэхээр манай 3 дугаар богдын үеийн одоо шашны албан тушаал нарын одоо тухай нэршил хэрхэн бай. Тийм хоёулаа түрүүн бас энэ хэсгээр одоо бас тодорхой ярьчлаа. Яг энэ үед гол гарсан үйл болохоор тэр дааламын болохоор албан тушаалыг шинээр гаргасан байгаа юм. За тэгээд хүрээний хам номон хаан гэдэг албан тушаалаа гаргасан ёс гэдэг бол юу гэхээр өндөр гигэнээс эхлээд Монгол богдын шавнырын одоо тоо болоод малын тоо толгой болоод тэгээд тэдгэрийн эзэмших одоо шавн отгон нутгийн болохоор газар хэмжээний ихсгийн хөрөөр богдын дээр одоо хөрөнгө санхүү дээр лам хувраг болоод тэдгэрийг эзэмшихэд одоо холбоотой албан тушаал ингээд хуургад лам хуврагуудын аймгийн тоо өссөнтэй холбоотойгоор болохоор энэ хам номон хаан гэсэн одоо тэр цол юг болохоор ингэж гаргасан байдаг. Энэ чуламжлаар одоо Монголын бурхан тэргүүн болохоор одоо хам номон хаан гэдэг одоо цолтой байшч тийм ээ. Дээд хам цол болохоор яг хүрээний сүйлд ингэж гарсан. За мөн одоо тэгээд хам номон хааны бод хариуцах тэр ажил нь болохоор ихсээд ирэхэд түүнтэй холбоотойгоор дараагаар нь тэр даалам гэдэг бас албан тушаалыг болохоор энэ 3 дугаар богдын үед шинээр амж бас гаргасан байдаг л да. Тэгэхээр энэ залуурч хамдаа ламын болохоор тэр ажлын эрх үүргийг нь ерөнхийдөө ингээд ажаад үзэхэд болохоор эхний ээлжинд болохоор тэр хам номон хааны ажил үүргийг нь хагслаж бас ингэж дараагийн шатны тэр захирал үүргийг гүйцэтгэх тийм үүрэгтэй байсан юм болов уу гэж бодоод бас байдаг. Тэгэхээр даалмыг хийжсэн хүмүүс нь болохоор зарим ч эрдэм чадaltaй хүмүүс байсан, зарим ч болохоор бас ерөнхийдөө төрийн талынхаа мэдлэгтэй илүүтэй тийм хүмүүс харцангуйгаа уулжсан. Тэгээд бид хүн сайн мэднэ. Тэгээс үлдээ энэ даалмын дотроос Монголын шашин түүхэнд холбоотой шашин түүхэнд их нэртэй олон хүмүүс болохоор гарсан шүү дээ тийм ээ. Тэгээ бидний одоо дараагийн дугаараар бол бид бүхэн 4 дугаар богдынхаа 4 дугаар богдынхаа хамтрыг ярих байгаа. Тийм ээ. Тухай бас ярив. Тэгэхээр сайн таны хэлдэг ёсоор бид бүхэн бас ингээд дотроо ярилцаад манай нэвтрүүлгийн бас гол зорилго бол бид бүхэн болохоор нийт одоо хүмүүст сайн тодорхой сайхан мэдэгдээд ил тод болцсон намтар түүхийг нь он дараачлан яг ингээд детальчлан
бүр одоо ингэж ярихаасаа бас илүүтэйгээр хүмүүсийн сайн одоо бас үжиж сонсоогүй мэдээгүй тэр шашин номын цаган домог түүхийг нь бас харин өгүүлж ярий. Тэгээд бас одоо лам хуургын уншдаг тэр одоо залбирал малталыг нь болохоор төвдөр нь монголоор нь утга агуулгатай аль чадхаараа бас ингэж бас хүргэе тийм ээ. Бас энэ арай өөр ингээд судалгааны шинэ их сурвалж болж байгаа энэ төвд сурвалж их баримтуудаас нь тулгуурлаад тэгээд одоо орчин цагийн энэ шинжилгээ судалгааны монгол хэл дээр гарсан бай, англи хэл дээр гарсан бай тэдгээр бүх зүйлүүдээс нийтэд хүлээн зөвшөөрсөн тэр зүйлүүдийг ярихаасаа илүүтэйгээр бас арай өөр талаас нь бас нэг ойлгуулъя гэсэн ийм зорилгыг бас ингэж тавьсан. Яг тань хэлдгээр тийм зорилгыг л бас тавьж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.